Зохиолч Стенү Эдрет амьдрал 2 дугаар бүлгийн 10 дугаар хэсэг. Зээ охин дүүгээ цөхрөлтгүй хайсан заяа хүү арай ч юу сайн мэдэн сонсчээ. Дүүгийн нэгнэр охиноо дагуулан салж одохдоо овг нэрээ сольж ахаад хүнтэй сусан юмсанж. Ээжтэйгээ ахуулсан 14-тэй болов гэмээр зургуулж ард нь охин халуунатайгаа гэсэн бичиг байхыг хараад яг л манай удам мөн дөө хаана юу хийж яваа юм бол гэж самсаа шархиулан бодож сууснаа далайг дуудуулжээ. Нэх удсангүй тунчиг ганган хостол өмссөн далай инээд алдсаар орж ирэн авга ахтайгаа мэдлээд таны бие тэнхээ сайн уу? Ямар хэрэг гарав? Чи нөгөө цуснэгт охиныг ирж байна уу? Зураг ажиг гарав уу? Гэхэд хизээж хайж үзээгүй далай царайгаа төв болгон зөндөө ирсэн. Олдохгүй л байна. Гадаад гараад явчихсан юм уу? Эсвэл муу юм тохиосон юм уу? Бөөм. Гэхэд заяа хүү өндийн босоод нэг зураг сарвав. Энэ хэн бэ? Нөгөө охин мөн гэж үү? Гарцаагүй мөн. Нэрээ сольсон бололтой халиуна гэж байгаа үз. Гэхэд далай уулгалдан зог тусснаа зургийг удаан хянамгаа ажиглаж байснаа царай нь улааж салганаад ирэв. Чи яав? Зүгээр үү? Гэд заяа хүүг ойртоход царайгаа арайхийн төв болгосон далай гэн тогтлоод одоо энэ зураг нэр байхад би олчихно. Та санаамар бай. Гэд өндив. Яард юм шүү. Чи нэг л алгуурлаад байх шиг. Гэсээр авгахын бодолд автсаар үлдлээ. Довчин өөр дугаараас залгаж ярьсны дараа тэргэлийн царай хувхай зайн айж мэгдэж орхив. Бэндэр хайртайгаа тэрвэрэн чамайг эрэгтэй хүнтэй байгааг мэдчих шиг боллоо. Нэгэн тийм дээрээ тулчихсан юм чинь чи дахиж очиод хэрэггүй зү. Хоёулаа хүүхч нь аваад хот явъя. Тэр гэрээ мэрээг чөтгөр авах. Бид ч нардчсан нийгэмд амьдарч буй хүмүүс хэмээн нилээн буйхамдав. Дэрэгдээ уушиг нүмертэй босноо мэдэрсэн тэргэлийн айдас багбагаар хуульжин одоо бүгдийг чи минь шийдтээ. Юу ч болсон чинийхээ үгийг дагая. Бэндэр хайртынхаа гоо сайхан биеийг хайрлан инхрийлэн тэрч үзмэн ягаан уруулын шимэн үнсэж байснаа айхаад л хүсчихлээ. Гэхдээ одоо явъя. Чи нөгөө балжмаа эгчтэйгээ холбогдох гээд үз. Тэргэл угсгийн босоод ховцлох зураа балжмаараа хэд хэдэн зургас илгээчгээд ихчээ зургасыг заавал уншаарай хэмээн амандаа шивнсээр байлаа. Эднийг яралтай явахсныг сонссон аав нь бэ чиг бас явна. Аль булгаа хувцас бэлд гэж тушаангүй хэлээд эвэрүүл хүн аятаа үсрэн босоод хувцас өмсөж эхлэв. Аваа та болохгүй. Заавал явах гээд байгаа бол араа сонгоцоор хүрээд ир гэж бэндэр булгаа хоёр ятгсан боловч зөрүү дөвгөн үгэнд орсонгүй. Би яах болж байна? Ганцаараа үлдэлтэй нэш гэж булгааг сандран асуухад бэндэр инээд алдснаа. Таны машиныг аччихъя. Замд хэрэг болвол буулгаад унчих нь үз. Та хэд юмаа бэлдэж бай. Би машиныг тань аччихад ирье. Дээд гараад явчихав. Эдхэн мөчийн дараа бүгд машиндаа суун хөдөлгөхөд шөнийн 3 цаг болж бай. Ашгүй балжмаа эгчээс зургас ирлээ. Хараа балжмаа эгчэд юу гэх вэ гэж асуувал бэндэр цагаа харснаа. Яг 2 цагийн дараа нөгөөд чулуун хашаан дээр анарыг аваад ир гэж хэлээрээ. Тэргэл хэсэг дуугүй сууснаа. Их чиг үлдээвэл дэмчиг аваад явнаа. Тэгж хэл. Тэргэлийн царайнд баярын мишэл тодрон балжмаа руу зурвас бичиж эхэллээ. Далайгийн өрөөнд дуудагдсан алдрыг явж орвол хамгаалтын ахлагч 2 залуу бас ирчихсэн байв. Цөмбөгийн албан тушаалд санаархаж байсан мань 2 алдарт тун дургүй. Хоёул бүх барилддаг, холимог тулаан сонирхдог багч хэрэг биетэж алдартай 2 чудаа халз үзээд дэлб нүдүүлсэн хүмүүс. Далай нэлээд ууртай байгаа бололтой нааш чааш холхон байснаа алдрыг ормогц яриагаа эхлэв. Маш чухал ажил гарсан. Гэрлийн хурдаар шийднэ шүү. Хэн төрүүлж биелүүлсэнийг маш томоор шагнана гэснээ.
Энэ бол эндээс гарах ёсгүй нууц шүү. Хэмээн хин лүү муухай харан ярвааснаа. Нэгд Сүмбэг хаа байгаа газраас нь олж устгах. Уулмөр үлдээж болохгүй. Хоёрт энэ зураг гэснээ гэнэт нэгийг санав бололтой алдар явж болно. Надад энэ хоёртой тусдаа ярих юм байна гэжээ. Өрөөнөөс гарсан алдар дотроо нэгийг бодлохийлан алхах зураа туслахтай хандан хүмүүсээ зөвлөл яг одоо бүгдийг нь гэж туушаалаа. Алдрын шууд удирдлага байдаг 20 гаруй залуус цагийн дараа бэлэн болчихсон өрөөнд цуглацгааж байв. Алдар тэдэнд хандан Сүмбэгийн зургийг үзүүлээд энэ хүнийг та нарын зарим сайн мэднэ. Ямар ч хэл чимээгүй яралдаал, танилтал нөхс ашигла, олмогц надад яралдаа мэдэгд. Мэдээж өндөр шагналтай гэж хэлээд 5 хэсэг болгон хувааж тал тийш явуулчаад хамгийн үнэнч хоёр туслахаа дагуулan налайх руу давхилаа. Дүгжрээхтэй замаар шүлжин жолоо мушгих алдар надаас юу нов? Юун зураг байсан юм бол? Сүмбэгийн лав биш. Хэмээн тархиа гашилган бодож явлаа. Тэргэнэтхэн торомсоо чахруулан дарж нам зогсоод яран уцаа гарган хэн нэгэн лүү залгахад нүдний хилэндээ эргэлдэн шүдээ тачгантал хавирч байв. Засварын газар дээр тос тортог болсон хувцастай царайнд галтааж танигдах аргагүй болсон хоёр хүн нэг машинтай ноцолдож байлаа. Энэ хоёр хүн бол мэдээж баяр эрхэс нар. Машинд ороос толгоогоо цухуулгах эрхэс. Аха, та ядрахгүй байна уу? Түр амарх уу? Гэхэд мотор дээр тонгооцуулсан баяр нээрээ ядарч орхиж хэлмэн гүүгээд ирдэгсэн яасан бол доо гэж хэлэнгээ машины хойшоор дээрээс буун гаражийн булан руу догонцон алхлаа. Хэд тамхилан ус залглан энтри хүүрнэд суудал хаалгонгон инглэн ороод ирэв. Аваа, эрхэс ахаа, хоолндоо хэмээн хөгжилтэй наргагүй цангинан ширээн дээр хоол аяглаж эхлэв. Хэлмэн яачав? Өнөөдөр бүр бараагаа харуулсангүй. Аваа, агаа чинь төгсөх анги. Удахгүй эсэлтийн шалгалт эхэлнэ. Та ажиллаар битгий дарал та. Бирч туслаж бай гэд өхөөрдөм хөөрхөн царайндаа ихдүүтийн нэмсэглэл тодруулан мишээ. Баяр юу ч хэлсэнгүй. Эхнэрийн гарын хоолыг амтрхан идэх зураа магнаанда дааварлах өлсөөр шудран арчиж бадмынхаа гарын хоолыг идэхээр ясны хөөс асгард юм шүү гэд их л тааламжтай нэмсэглэхэд инглэн хөөе аваа би хийсэн штэ ээж оролцоогүй гэв. Баяр зог тусан үнэн үү? Тийм бол ёстой мундаг гэд эрхийн хуруугаа гоцойлгон эрхэс давс нэмэн манай инхлэн сайхнэр болох нь дээ даанч найзлаагүй. Ягаад гэвэл царай муутай гэж шоглон өөлтөө би хөөхөн та сохор гэж инхлэн зүтгэж тэрхэн зур бөөн инэдэм нарган болоод тус тусынхаа ажилд шамдан орлоо. Инхлэн ойр зүрийн цэвэрлэгээ хийчгээд аваа би явлаа шүү. Эрт ирээрээ гэд гарахаар бостол ширээн дээр байсан утас дуугарав. Эрхэс ахаа утас чинь гэсээр очвол гар тостой байна. Чихэнд өгүүлээд өгөөч. Утсаар ярьж дуусаад эрхэс ухсгийн босож ирээд утсаа шүрэн халиунаар залгавал дуудсан ч авахгүй л байв. Сүхбаатарын талбай дундуур Тэлмэн Альмаа хоёр хөдөлцөн алхасаар хөндлөн гарч ив. Зөрж өнгөрөх охид залуус хос залуусыг гайхаж багахсан бас атаархаж дургуйлгсан харцаар нэвч шувт ширдэж байлаа. Энэ бүхнийг анзаарсан Альмаа инээд алдан хараа гэснээ хахаж ханиалгаад Тэлмэн энэ хүмүүс чи бид хоёрыг эгч дүүнэр гэж харж байгаа бах та гэхэд Тэлмэн ичин чавх шиг улаагаад за юу гэж дээ чи нэрээ тавсан юм аа. Нэрээ ихнэр нь 4 насаар ихч бол тун сайн гэдэг штэ. Би чамаага халамжилнаа гэд налаад ирлээ. Шарн хөдөлж орхисон Тэлмэн олны нүдэн дээр Альмааг тэврэн үнсэж гоо сайхан биеийг нь ингэртэ наагаад
Хөөх, согоо айлмаа. Дүүтэйгээ явам уу? Нэл хамрагтайгаа явам уу? Энд чинь сурагчин биш үү? Гэлцэн шүлсээ өсчүүлэн зам хөндлөлтөнд таахалцав. Үгийн шазруун зоримог тэлмэн гараараа альмааг халахлан урд нь орж зогссноо. Шалчганаа долгий мөрөөхөө. Би найз залуу нэ гэж тодчан хэлэхэд архины ааганд халамтсан гурав. Хөөх, их санаатай жуулдар байх нь. Амны салиа нарилчхаагүй байж гэхийн зургүй тэлмэнгийн нудрах шанаанд нь бууж даварцсан бацаа. Хэмээн дайрсан өнөө хоёрт нь төд удалгүй оновчтой нудраган дуртан хөсөр унлаа. Ахаасаа өөр хүнээр хамгаас хайртай тэлмэнгээрээ өмгөөлүүлж чадсан альмаагийн бах тавн ханан үнэн сэтгэлээс хөөрөн баясаж харав усанг үзэнүүдээ миний найз залуу ийм мундаг хэмээн хөхөн баясах зур өнөө гурвч умхумгүй зүгтааж одов. Альмаа хараа би өдөр болгон чамайгаа тосож байя гэж ууртайхан хэлэх тэлмэнд үсрэн тэврүүлсэн альмаа хийгээдэг би чамайгаа эртэл хүлээж байна гэд хоёул тэврэлтэн үнсэлцэж тэнгэрийн оддыг атаархан анивэлцтэл хэсэг зогссов. Гэнэтхэн альмаа хараа халуунагчийг хартаа туслаарай хэмээн үжийн бүрийг доргиж цочтолох чарлаа. Юу гэнэ? Тэлмэн сандран харвал бүх тэгшиг биетэй дөрвөн том залуу халууныг сарвалзуулан чирсээр бүхээгтэй машин жихэн суулгах гэж оролдож байв. 10 дугаар хэсэг төгсөв. Эдрээд амьдрал 2 дугаар бүлгийн 11 дугаар хэсэг. Сүмбэгийн гэрт очоод хаалгыг цохивол хинбэ гэсээр нас 20-оос нэг хэтрэхгүй гэмээр цэвэрхэн хөөрхөн бүсгүй гараад ирлээ. Нэмгэн халаатныхын нингэр завсраар жижигвтер хөх болтайн богино хормой доороос нарийнхан урт шилб уйцугой хажээ. Айл андуурч хуу яв хэмээн алдрыг тэнгэлзэн догстол өө та хүрээд ирвөө оролдоо гэх нь өчигдөрхөн танилцсан нунд дорой бүсгүй мөн байв. Хоногийн дотор яас их өөрчлөгдөв. Ямар хөөрхөн бүсгүй вэ гэж бодсоор дотгош орвол сүмбэ арзаатал инээсээр бэжилгээ авах гээд яарад байна уу? Өгшин чинь морихгүй штэ гэд хувцас өмсөж эхлэв. Алдар түүний дагуулан тагтан дээр гараад хідэн зүйл шивнийг хэлэхэд царай нь хуухай цайсан сүмбэ. Би яах вэ? Ал бол ал нүз. Эхнэр хүүхдэд минь туслаач гэд бараг сүхрэх нь холгүйгүй. За гээл хувцалчих явъя. Нэг арга бай. Сүмбэ эхнэртэй шивнэж хідэн үг хэлээд гарахдаа юмыг яаж мэдхв? Бичлэг нуусан газраа уянгаа тэлээд өгчлөө. Чэдэр бичлэгний хэргийг заавал гаргадаг юм шүү гэж алдарт амжилан захив. Тэд давхсаар эзгүй газар ирээд сүмбэг булчхаад хоёр туслахтаа хандан наадха өгтөл нь балбаадаг төргөл гэж алдрын тушаахад сүмбэ чээчин гэхийн зургүй өнөө хоёр түүнийг нүдэж эхлэв. Зоода болно гэд сүмбэгийн цуснаж болж хөхөрч хавцсан царайны зургийг уцаар хийхэд дарснаа ойрхон байсан нүхийг зан сүмбэ ийшээ ороод үгсэн юм шиг хэвт. Та хоёр бол гэж тушаав. Сая өчрийг ойлгосон сүмбэ нүхэнд ороод үгсэн хүн аятай гулжин хэвдэж түүнийг шороогоор булж буй дүрсийг бичиж авлаа. Хахад цацаар шорооноос гарч ирсэн сүмбэ баярлалаа. Алдраа энэ мөчөөс хойш чамдал захирагдаж амьдрий гэж зөнгөтөн хэлэхэд алдар чи хэсэг нуугд. Гэрээр очиж болохгүй шүү. Би чамаа галчсан гэд хэлчихье. Ойлгов уу? Сүмбэж халтарсан нүрээ арчмар айдан толгой дахин бөхөлзөж юм хэлсэнгүй. Гэнэт алдрын уцас дуугарч альмаа болохыг харан яаран авснаа. Юу? Хаан? Хин? Гэхээс өөр үг хэлсэнгүй. Машинда хэмээн хашгирлаа. 3 жилийн гунигт амьдралаас зогтож яваа тэргэлийн сэтгэл санаа цэлмэж баяр баясгалангаар дүүрэн ёр бусын хөөрхөн царай нь инээмсэглэлээр дүүрэн явна. Хадам аав, хадам эгч, хайртай хүүн төдийгүй сайхан сэтгэлд балжмаа хүртэл хамт яваа. Урд нь явсан булгаагийн машин гэнэтхэн зогсоход
Бэндэрч ардан тулан тоормослов. Булгаа инээд алдан гүйж ирээд "Тэрглээ, аав анарыг тэрвэрч явна гэд байна. Нааша өгчих." Гэсээр хүүг хөхөрд нь тэрвэрч аваад машин луугаа гүйчихв. Аав минь нар гарч дээ зайлвал бүр цойрол болчихож гэхэд тэргэл "Харин тийм ээ. Яасан сайхан сэтгэлтэй хүн бэ? Үүний хүүхэд гэж огтхонч бодохгүй юм шүү." Хайрт минь тэгж битгий ярил та. Аав маань тийм зүйл огтхонч бодохгүй. Тэгээд ч хоёлаа тун удахгүй ачхүү аж өхнөр булаад өгье. Тэхүү гэд сэтгэлийн гүнээс цайлганаар имээлээ. Тэргэл хэвлийгээ элбэн одоо ч болчихсон байхыг хэн мэдэх вүлээ дээ. Хадам аавдаа уйдахгүй олон ач гаргаж өгнө. Бэндэр нүдээ томруулан нэг сүрхийг харснаа. "Чээ чин хамгаалттай гэвдээ. Ямар учиртай юм?" Тэргэл эрхлэнгүй хоолоогоор ээжиг нэмжилсэн өвөр монгол юмч энийг гээд цүнхнээсээ хайрцагтай юм гаргаж ирэн Бэндэрт харуулснаа. "Би энд элдв гаж нөлөөгүй жирэмслэгээс хамгаалах эмгээд өгсөн юм л да. Би нэг олон угаагүй. Одоо хэрэггүй" гээд цонхонгойлгоод шидэж орхив. Нар нь нэлээд дээр гарсан хонс ирсэн дэмжиг өндийн "Болжмаа" хэмээн хэд хашгирснаа. "Суваа гिचи чинь хайж чов. Төрхөмд чинь буцаандаа чамааг" гэж хараал урсгасаар босч хувцаслаад ширээн дээрх данх сэгсэрч үзээд хоосон байгааг мэдмэгц "Цайж чамаагүй. Энэ өлөгчингийн аль тал нь захтнаа юм бол доо" гэсээр эргэхдээ нэг бичиг байгааг олж харав. Шүүрэн авч хэд дахин уншаад царай нь минчийтэл улаагаад "Өөх хөөрхий, оргож байгаа юм бидтэй. За яах вэ? Дэмжхийн гар хэр уртыг хэр чангыг мэдрүүлээ л дээ" хэмээн уурсан уцаа шүүрэн авлаа. Тэрээр хувьдаа банк бустай хуурай дүү бацаахан луу залган мэд мэдээд "Өнөөгч нь оргочхож фэйсэндээ хүрсэнгүй. Чи яг одоо аав ээж дээр нь очиод дарамтлаадах. Юу гэж зохиодогсон дур араалал. Би хэд зөөлөн хандаж. Өнөөдөртөө багтаа тод орноо. Магшул сүү цагаан идэ захих уу" гэж хашгирах шахам хэлжээ. Буруу гараар хөлжөж залмих нь улам гаарсаар байгаа бацаахан мөнгөний үнэр авмагц тэр дороо баярын гараж руу давхиж хөрөв. Өмнө нь хэд харж байсан энхлэнгийнх гойлог биетэй царайлаг хөөрхөн охин уйлсан бололтой нүдэнд хавцчихсан сууж байлаа. "Танаахан хаажав? Том хүн байна уу?" гэж эхэл дээрэн гөнгөөр хэлээд охиныг нууцхан шохоорхон ширтсээр сандал аван сув. Энхэл нь нулимсаа нуун гараараа шудран арчичаад "Чухал ажил гараад бүгд явчихсан. Би ч гэсэн одоо явлаа." Нөгөө дэмжиггүй залгаад болдоггүй. Мөнгө төгрөгөө авмаар байна ч гэх шиг. Зуулчлагч төдийхэн би юугаа мэдхв? Гээд охины хөх өгцгийг тачаадан харцуулсан бацаахан 80 сая болж байгаа юм лээ. 3 жилийн хүү нэмэгдээд гэчгээд баахан бичиг цаас гаргаж ирээд л тоо бодон толгой эргүүлж орхив. Гайхаж бас айж имээсэн энхлэн юу хэлэхээ үл мэдэн бүлтгэнэт суудал өнөөхөр "Чээ завтаавал хамт хоолнд орох уу? Ах нь яах вэ? Энэ өөр ширийг хойшуулж өгье" гээд энхлэн цоригтой ширтлээ. Эмлэг дээр хонсон альмаа тэлмэн хоёр эхэл ядарсан царайтай гарч ирв. Тэлмэнгийн нүд булуу болтол хавдаж үе цээж даран эхэл завууртай байгаа бололтой харагдана. "Хараа. Бэн яаж байна? Ингээд яваад байж болох юм уу? Эмчийн үгэнд ороод хэвдчихэлдэ" гэж нулимс гэлтгнуулан гуйхад "Би яах вэ? Халуунагч яасан болоо? Хамгаалж чадаагүй болохоор бүр санаа зовоод. Тийм том биетэй 4 хүнтэй ан манд зодтолсон шүү дээ. Битгий гутар. Алдрах, эрхэс ах хоёр олоод ирэх баха. Хоёулаа харих уу?" "За тэгээд чамд мөнгө байна уу? Өсөж өглөө." Байгаа. Тэр цайны газар оръё" гээд хоёул татгаш орцгоон хоол захиалаад удаагүй удал альмаагийн утсанд зураг сэрлээ. Уншиж дуусаад альмаа сандран "Энхлэн ганцаараа байгаа юм байна. Банкны хүн ирээд сони юм яриад байна гинэ. Яах вэ?" Тэлмэн дүрсхийн урлаж "Нэг өлн нүдтэй новш байтгийн. Мөнгийг нь өчгсөн шүү дээ. За. Хоолоо дараа болъё. Хурдан очихгүй бол болохгүй" гэсээр
яаран гарцгаалаа. Тэлмэн утсаа хартал цэнгэн дуусаад унтарчихсан байв. Инхлэнгийн хаана байгааг ууцнаасаа харж болдог юмсан. Уутас унтарчих. Таксин цэнгэлчхээ за суусав гэсээр машинд сун жолоочийг нь яарууллаа. Ашгүй тэлмэнгийн утас асаж инхлэнг хаа яваа харж болохоор болов. Харда гаражнаас гараад явчихлаа. Машинд яваа бололтой. Аха та хурд яваад өгч. Дүүд маань муу юм тохиолдох гээд байна. Гэж тэлмэн байдаг чадлаараа орилов. Альмаач тэр дорн цагдаад мэдэгдэн тэд уцаа ширтэн явсаар нэг рестораны дэргэд ирж зогслоо. Ийшээ орчихож Альмаа чи гадаа хүлээ гэсээр тэлмэн догонцсон гүйсээр дотгош оров. Хамгаалагч нар оруулахгүй байсан тул тэлмэн тэдэнд учраа хэлээд эс ойлгосонд хоёуланг цохиж унгаагаад дээд давхар руу хараалгав. Байрлал загчийг дагсаар веб өрөөний хаалган дээр ирвэл дотроосоо цойжд байв. Тогшиж цагаалцсангүй ганцхан тэрж хаалганы цойжийг мулт цохиод дотгош орж явчихав. 11-р хэсэг төгсөв. Эдрет амьдрал 2-р бүлгийн 12-р хэсэг. Хотын төв чахуу сүндэрлэг шилэн байшин болон далайгийн эзэмшлийн олон барилгуудын нэг үлээ. Далайгийн өрөөнд орж гүйцэтгэсэн ажлаа танилцуулаад түүнийг нотлох бичиг зургнууд өгөхөд цаадах нь тунжиг сэтгэл хангалуун мушилзан яасан хурдан амжуулав. Нөгөө хэд чинь аргагүй чамаас дутуу юм байна шүү. Төв хэл байна да. Тийм ээ гэснэ. Хаалга онгойлгон холимог тулаанч хамгаалтын ахлах орж ирээд алдар руу яцгүйхэн хялам хийснэ. Далайгийн чихэнд юу ч юм шивнээд гараад явчихав. Тэлмэнтэй зодтолтож хайлууныг хулгаалсан гарууд энэ санчрын баг байж дээ гэж бодсон алдар босоо надад хийх өөр ажил байхгүй бол би явах уу гэхэд далай бараг алгадаа дансан чинь амлсан мөнгө хийчихсэн. Нөгөө сүмбээг цагдаа нар шин шилжих үедээ бат үйз сүмбэ хогтуудаг архинд орчихсон байна лээ. Улаан чулуунтын дэнд урдсанд амьдарч байсан. Хэнч өгүүлэхгүй. Гээд алдар гарахыг завдан босов. Далай гэнэтхэн нэгийг санаа бололтой. Өө нэрэ. Чэнийг туслаач цацрал дэлгүүр хийсэн гээд би амлчихсан юм. Чи хамт яваад өгчих үү? Чамаас өөр итгэх хүн алга гэв. Халиунаг эрх санаатай байсан ч алдар зөрж чадсангүй. За тэгидээ хэр удах юм бол шүнжин нойргүй гээд өөдрөө зүгэллээ. Далай нүдэ жартайлгаа мушилзан инээснэ. Эмэгтэйчүүд дэлгүүр хэсгээр гарахаа мэддэггүй шүү дээ. Би бүр залхдаг. За ямар ч байсан чамд найдлаа шүү. Маргааш бүтэн амраарай гэж араас нь найр тавин хэлсээр хоцров. Алдар бухимдан хараалт тавьсаар машинд очиж суугаад цацралыг хүлээх зур эрхэс рүү залган халиуна хэн хулгаасныг мэдсэн үү? Би чам руу 2 хүн явуулъя. Байж болох газруудыг хэлчихсэн байгаа. Болгоомжтой хянаж байгаарай. Ажлаа дуусмагц яваад очие гэлээ. Эрхэс маш их бухимдаж сандарсан янзтай алдраа халиуныг алдчихвал яах вэ? Цагдаад мэдгдсэн нь дээргүй юу? Яах вэ? Гээд шогширч буйн сонсогдов. Арай төрсөн дүүгээ тэм хурдан алчихгүй бах. Чи битгий сандраарай. Би удахгүй гээд утсаа тасаллаа. Юун дөө хэн алах гэж алдар зочин хардал цацрал аль хэдийн дэрэгт нь ирчихсэн зогсож байв. Юу л да нэг асуудал гараад за тэр яах вэ? Суул да. Хаашаа явах вэ? Цацрал машин цугаад түшлэгээ хойш болгон гэдээснэ. Хаашаа ч хамаагүй. Чи өөрийнхөө ажиллаач амжуулж болно. Би зүгээр л энэ бүхнээс салхаад байна гэд нүдэ анлаа. Эгчтэйгээ байн харьцаж зөвлөгөө авдаг болохоор инглэн эрчүүдийн тухай, тэдний хүсэл шунлын тухай, тэднээс хэрхэн өөрийгөө хамгаалах тухай зөндөө ихийг мэдэж авсан. Тийм болоод ч тэрөө сэргэлэн охин дорн ухаан зарж бат сайхныг гуйлтыг зөвшөөрсөн дөр үзүүлээд машин суусан нь энэ аж. Энэ зур альмаа руу зурус бичиж амжжээ. Тэлмэг хамт байгаа гэдэгт итгэж байсан учраас ийхүү зоргилжээ. Охиныг амархан зөвшөөрсөнд хөхөн баясаж
Уялдан тажаадаж орхисон бат сайхан царайлаг охтууд хөнгөн замтай байдаг. Энэ охинд 5 цаас атгуулчаад сайхан нийтлээ. Юутаж эхлээд аригтаар суулган бүр бат болгоод авъя. Бодолтой автан хөөрөн догтлсон бат сайхан хөвчөрч хадуурсан эрэгтэн Сэмбэрэн дэрэгдэн суугаад Энхлэнгийн гуйхаас руу нууцхан нүд болонднон явсаар хаяа ордог рестораны гадна ирлээ. Энхлэн уцаас Сэм шагааж хараад Тэлмэн өөрийг нь ирээд явж буйг мэдмэгц санаа намран хээвнийг алхасаар дотгош оржээ. Бат сайхан бүр их баясчихсан 2 давхарт тусгай өрөө захиалаад хоолунд уух юмсгээс оруулчих. Гаднаас хүн оруулахгүй шүү гэж хамгаалагч залууст үүрэгдээд Энхлэн хөтлөн өгсөв. Бас ахаасаа өөр эрэгтэй хүн биендээ хүргэж үзээгүй охин зарс хийсэн ч сэжиг өгөхгүй хичээн бие бариад л байв. Бас утасныхаа дуу хураачиг асаахаж мартсангүй. Бат сайхан хоол арх орж ирмэгц ширээн дээр тавиулаад зөөгчиг бараг хөөгшихам гаргаад хаалга янгинтэл төгжчихв. Залуухан хөөрхөн охин амтлах нь гэж яарсан бат сайхан за хоолойд чээ чинь яасан ч хөөрх юм гэсээр Энхлэнгийн дэргэд шахан суугаад арх аяглан алив нэг уучих сайхан нарги гэд нүд анин татчихв. Уучхал да гэж дахин хилэнгээ далимдуулан гуй хаснаас нь элбэн мөрөөрн тэрхэд Энхлэн ахаа та яаж ийна болил доо гэж дургуутсан цаашаалхад за худлаа онгон тоодол ах нь нөгөө өөрийг чинь янзлаад өгөн шүү алив нэг үнсчээ гэж улайран зүтгэв. Болил доо би тийм юм мэдэхгүй намайг явуул гэж Энхлэн хашгирахад бат сайхан чиш за тэр дэмчиг новшийн нэмж хэлсэн 30 саяыг би зохицуулъя. Харин чи надтай гэд ахиадал зүтгэлэн бомбор хатуу хөхөнд хүрэн базалхад бүх биеийн зарсхийг шиг болсон ч тэсэж чадсан Энхлэн өрөө төлчихсөн штэ 50 саяыг. Тийм одоо үргүй гэд охины тэрэн урал руу зүтгэлж хормойг нь сөхөн ах нь ганцхан хийчихээ. Танаа өөрийг зохицуулж өгье гэж айхлан Энхлэн болооч хамгаалагчаа хэмээн хашгирч байтал хаалга пэр хийтэл онгоож Тэлмэн ороод ирлээ. Бат сайхан сандран болсноо Энхлэнгийн ах болохыг таниад дорхноо шалжиж орхив. Тэлмэн өсрөн шуугиж ирээд бат сайхныг 2-3 удаа нударгалахад цаадах нь өнхрөөд өглөө. Удсан ч үгүй альмаа амьсгаад чгсан цагдаа нар дагуулсаар ороод иржээ. Алдар цацралыг суулгачаад төвөөр дэмий шахуу давхихдаа санжрын оргон дахь газруудын дэргэдүүр эргэн машин байгаа эсхийг ажиглаж явв. Унтаад байгаа бололтой суудал дээрээ аргалан тонгочих цацралын богино өбөг дээш болчихсон улаан өнгийн дотоод цухын гуйхаас нь ил гарчихсан байхыг хармагц алдар гэртэл унтаж байхгүй дээ гэж бодсноо арын суудлаас цамцаа аван нөмөрглөө. Дэдэл цацрал унтаагүй байсан бололтой угсгийн өндөөж юбка доошлуулснаа алдраа чи ажилдаа бол явдаа аль түрүүнээс хойш тогтож ядаад ах юм. Намайг аятайхан баарны гадаа болгочих. Жаахан ууй гэхэн тэр. Орхиод явж болохгүйг сайн мэдэх алдар хамт орох уу? Чигээ суучих. Тэгээд би хүргээд өгье гэд нэг баарны гадна зогсов. Дотор ороод хэдэн хундаг дар суусан цацрал чи их сайн залуу юм аа. Чамтай хамт байхаар ямар ч айцгүй болчихдог. Бүр далайтай зүг явснаас ч илүү сайхан санагдах юм гэд уртаар санаа алдав. Энэ бол алдарт алдаж болохгүй боломж. Цацралаа чи ер нь далай хэр мэдхв? Юуг нь удам судар ч юм уу ерөн л сайн мэдэхгүй. Заяах бах аав хоёр найзууд эртнээс л бид хоёрыг суулгана гэж ярьдаг байсан юм. Тэгээд л юм болсон. Эхэндээ болмоор юм шиг санагдж байсан ч одоо бол үнэхээр залхаж байна. Дэндүү хуурамч хос амьдрал. Цацрал уйтар давтан шүүрс алдснаа аяархан мэгшин уйллаа. Алдар сандарсан ч аргацсангүй. Далаа нэг дүүтэй өмчлөөс болоод түүнийг алах гээд огшвэн. Хаана байгаа л хэмээн төс тас хэлж орхив. Юу? Үнэн үү?
Гэсээр нулимсаа арчин өндөх зазрал. Би бас хальт сонсож байсан юм байна. Тэгээд л алах гээд байгаа мó. Алдар болж өнгөрснийг товчхон ярьж өгөхөд цацралын царай шийдмэг болж ирэн уудсаа шүрэн. За их баха. За их бах. Тэр бүгдийг зохицуулчихсан байна гэж чангаар хашгирав. Үл таних хүмүүст баригдсан хулангийн нүд болттой амандаа альчуур чихээстэй гар нь хүлээстэй машин дотор сэгсжүүлэн баахан явлаа. Ямар та чотоос гарчих шиг боллоо гэж бодох тусам айц төрөн зүрхэн түгшин. Сая алмаа Тэлмэн хоёр харсан. Тэлмэн намайг аврах гэж нилээн их тэмцэлтэх шиг боллоо. Бэртэж гэмтэйг байгаа да. Хэмээн түмэн янзын бодол дарагдан хэдэн удаа өндөлцөн тэжгэнсэн ч хоёр талд суусан бахин биетэй залуус огт хөдлөгсөнгүй. Сайхан амтан байна шүү гэж жингэнсэн холоотой нэг нь хэлэхэд тийм байна. Алдрын найзынх нь ихнэр гэсэн. Босод ямар хэрэг болдгийн бол доо. Мэдхгүй. Манд ямар хамаах вэ? Гэхдээ л гоё хүүхэн байна гэж нөгөө жингэнсэн хоолойд хэлснэ. Халуунагийн суган давар гараа хин хөхийг нь базлан жэжигхэнж гоё хатуу хүүхтэй юм байна. Алив гэд гараа улам доошлуулан дотоож руу шургуулав. Халууна хам хүчээ шавхун тэжгнэж мултрах гэж оролцсон боловч яахан дийлх вүлээ дээ. Ашгүй машины урд талаас "Ой та хоёр яагаад байна? Наад бүсгүйдээ гар хүрээд үзээрэй" гэх ялимгүй гуншаа дуу сонсогдож хажуу цуугаа хоёрч намжин болчихов. Машин зогсож тэд халуунаг нэг газар руу оруулан түлхэж орхиод хаалга цоочлоод "За бид явлаа шүү. Сайн хараарай" гэх гуншаа дуу сонсогдон "Тэгнэ. Өө санаа зов" гэх жингэнүр хоолойд хариулах сонсдов. Чухам юуны учир баригдаж ирснээ огтхон ч ойлгоогүй халууна түмэн янзын бодолд автан баячуудын хүүхдүүдэд барьцаалагддаг гэсэн. Гэтэл би чинь хинсэн бэлээ? Бодох тусам 3 жилийн өмнөх хэрэгсэн өөр шиг санагдаж гарцаагүй тэрнээс л болж тээ. Нөгөө гайхал далайгийн хүмүүс байна гэсэн бодол төрж айц нөмрөөд ирэв. Гэвч төдөлгүй тайвшран тэргэл ихчин дэргэд энэ зовлон бишээ. Тэгээд ч Тэлмэн мэдчихсэн. Удахгүй ирэхс минь ороод ирнэ гэж санаа амран зөөрмүүлж эхэллээ. Гэнэтхийн шээс нь маш их хурцгсан сэрээд төвчин тисэн хэсэг тэжгэнэв. Бараг л өмдөндөө бие засан алдсан болохоор хөлөөрөө хаалгануудаж зогсдол яах гээд байгаа юм бэ? Гэх өнөөх жингэнүүрийн уцаарсан дуу гарч төлхүр шажигнасаар ороод ирлээ. Амна болттой халууна шээс хурж байгаагаа илэрхийлэн босод суун хэмээн байж чадхад "Шээс чинь хүрээ юу? За байж бай" гэд цааш эргээд удалгүй төмөр төмпөн дуугархсаар ирээд шалан дээр хангинуулан хаяад "За бэ зас аль вэ? Би" гэснээ хормойгийн сүхэн өмдийг нь шувдалж өгөв. Хүний иргэшэлд орсон халууна өмдөндөө шээлтэй биш, аяыг нь даган доош сун сар хитэл асгаж гарлаа. Жингэнүр хоолойтын сэрлэн хөдлөн доош донгоо халуунагийн хард сууснаа гараа сунган энэ элбчхв. Халуунаач бүдгхэн дуу гаргасаар угсгийн бостол өнөөхөр тэрэн авчээ. 12 дугаар хэсэг төгсөв.